одоо 44 мянган шинэ ажлын байр нэмэгдсэн. Цагаат хөтөлбөр бол цаашаа үргэлжлээд явах юм бол Монгол улсын үйлдвэрлэлүүд сэргийж экспорт гарах боломжтой байна. Санхүүжилтний салбартаа дотроо эргэж байгаа нэг хамгийн оновчтой шийдэл болж гисэн. Цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд манай компани бүтээгдэхүүнийхээ нэр төрөл болон чанар стандартыг сайжруулж чадсан. Цагаан алт баярлалаа. Цагаан алт баярлалаа. Цагаан алт хөтөлбөрт баярлалаа. Цагаан алт 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 баярлалаа. Мал аж ахуйн гаралтай түүхийн эдийн үн цэнийг нэмэгдүүлэх зорилго бэлэн олж эхэллээ. Монгол улсын ерөнхийлөгч Уханагийн хүрэлцэх цагаан алт хөдөлгөөний хүрээнд Дархан уул аймагт үйл ажиллагаа явуулдаг үндэсний аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. Цагаан алт хөдөлгөөн богино хугацаанд хүлээлтээс давсан үр дүнг үзүүлжээ. Монгол улсын ерөнхийлөгч энэ удаад Монгол эсхийгээр дэлхийн брэнд бүтээгч Timeless өрхийн үйлдвэрлэлээ үндэсний брэнд болгосон хатан ивэл хайрхан хөнгөн нэртэй ч хүнд салбарт шантаралгүй 53 жилийн түүхийг бүтээсэн Дархан эхий зэрэг хөнгөн үйлдвэрийн салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй уулзсан юм. Цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд болвол 2.2 их найт төгрөгийн хөнгөлөлтөө зээлийг олгохоор байгаа. За 2025 онд одоогоор бол 500 тэрбум орчим хөнгөлөлтөө зээлийг олгоод эхлээд байна. Ингээд 2025 онд үр дүнгээ өгөөд хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбар маань 2025 онд 35.6% өссөн одоо ийм сайхан үзүүлэлт гарсан байна. За мөн 2025 онд Монголын эдийн засаг одоо багтаамж бол 5.6% өснөөс 3.6 хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн салбар байна. Мөн одоо 44 мянган шинэ ажлын байр нэмэгдсэн ийм амжилтыг одоо гаргаад байна. Сүүс нийтдээ энэ хөнгөлөлтөө зээлийн хүүгийн хөнгөлөлтөнд 100 орчим тэрбум төгрөгийг төсөөс зарцуулаад байна. Тэгэд энэ дээр нийтдээ цагаан алт зэрэг хүрээнд яг энэ хөтөлбөр хийгдсээс хойш нийтдээ 488 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг бол улсын төсвөөс одоо энэ хөнгөлөлтөө зээлийн хүрээнд одоо хөгжүүлээд байгаа. Тэгээд нийтдээ 170 аж ахуйн нэгжүүд олгоод байна. Нөгөө талдаа бас энэ хөтөлбөрийн дэмжих зорилгоор татварын хуулиудын өнгөлцөдөд хүрээнд 300 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг бол бас энэ цагаан алт хөтөлбөрийн үндсэн хөтөлбөрөөр өгөөд байгаа. За энэ хөтөлбөрөөр хэрэгжүүлэхэд мэдээж одоо салбар шаардлагатай хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зүйн шинжилгээг бол хийхээр төлөвлөсөн. За энэний одоо 4 хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахаас 2 хуулийн зохицуулт нь бол тодорхой одоо хуулийн зохицуултуудаар шийдэгдээд явж байгаа. За хамгийн том одоо эрх зүйн шинжилт нь бол энэ хөнгөн үйлдвэрийн тухай хууль бол өнөөдөр одоо Монгол улсад байхгүй байгаа. Тийм учраас хөнгөн үйлдвэрийн тухай хуулийг одоо энэ хөтөлбөрийн хүрээнд батлуулах юм зайлшгүй шаардлага байгаа. За тийм учраас бид нар үр дүнгийн, үр нөлөөний бүх судалгаануудыг хийгээд одоо ингээд засгийн газар холбогдох зөвшөөрлүүдийг аваад усын хөлд өргөн барихаар одоо төлөвлөлөд ажиллаж байна. Өрхийн үйлдвэрлэлийг үндэсний брэнд болгосон хатан ивэл хайрхан компани цагаан алт хөдөлгөөний хүрээнд 600 сая төгрөгийн хөнгөлөлтөө зээл авч арьс шир боловсруулах тэргүүлэх үйлдвэрүүдтэй кластер хэлбэрээр хамтран ажиллаж тоног төхөөрөмжөнд шинжилснээр хоногт 100-аас 150 хос гутлыг үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. Цаашид 2028 он гэхэд 1500 м2 талбай бүхий 2 давхар үйлдвэрийн барилгыг ашиглалтанд оруулж нэмэлт ажлын байр шинээр бий болгохоор зорж байна. Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх ерөнхийлөгчөө санаачилсан цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд манай компани 2025 онд 600 сая төгрөгийн зээл аваад энэ зээлээрээ манайх энэ үйлдвэртээ бодиттой хөрөнгө оруулалт, бодиттой хувь нэмэр оруулж бүтээгдэхүүнийхээ нэр төрөл болон чанар стандартыг сайжруулж чадсан. За манайх энэ зээлээс 600 сая төгрөг аваад ингээд үйлдвэртэй компанитай хөрөнгө оруулалт хийснээрээ 2028 онд хүрэх байсан амжилт
3 жилээр наашин татаж өнөөдрийн 2025 онд хэрэгжүүлж чадсандаа маш их баяртай байна. Аж ахуйн нэгжүүд маань энэ авсан хөрөнгө санхүүжилтаараа түүхий бэлтгэх нөгөө талдаа бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид маань боловсруулсан гүн боловсруулсан савх худалдаж авах зэрэг санхүүжилтны салбартаа дотроо эргэж байгаа нэг хамгийн оновчтой шийдэл болж гисэн. Энэний хүрээнд одоо арь ширийн салбарын үйлдвэрлэл болон борлуулалтын төвшин бол 20-30% бол нэмэгдээд байгаа. Тэгэхээр цагаан алт хөдөлгөөн хэрэгжлээ жил болсон энэ хугацаанд бол үр дүнгууд маш сайн гарч байна. Би өөрөө энэ салбарт маш их хайртай. Энэ салбарт өөрөө тодорхой хугацааг өнгөрүүлээ явж байгаа. Тэрэндээ улам сураад цааш нь өргөжин тэлж энэ захирлуудаасаа үлгэр жишээ авч цаашаага маш том зорилго тавиад ажиллаж байгаа. Ингээд энэ цагаан алт хөтөлбөрөөр хэрэгжснээр манай компани үйл ажиллагаа өргөжин дэвшиж ажилчдынхаа нийгмийн амьдралд нь тусламж үзүүлж дараагийн үйл ажиллагаанууд улам нээлттэй болж байгаад өөрийн зүгээс бол маш их талархдаг. За Монгол Улсын ерөнхийлөгчид санаачсан цагаан алт хөтөлбөрийн хүрээнд зээлийн батлан даалтын сан болвол барьцаа хөрөнгийн дутагдaltaа жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ эрхлэгч нарт бол барьцаа хөрөнгөнд 60 хүртэлх үед нь бол батлан даалт гаргаж ажиллаж байгаа. За үүний хүрээнд бол манай төвийн бүсийн салбар болох салбарт Дархан уул аймгаас 2 аж ахуйн нэгжийн 600 саяын 60 үед нь бол батлан даалт гаргаж ажилласан байгаа. Жишээлбэл энэ хатан ивэл хархан дээр бол гутлын шин тоног хөрөмжийг оруулсан хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж одоо үйлдвэрлэлийн хүчин чадлыг бол нэг дахин нэмэгдүүлсэн байнамаа. Мөн одоо желатын, ноосны үйлдвэрлэл, гутлын үйлдвэрлэх зэрэг олон үйлдвэрүүд бол үйл ажиллагаа өргөдгөж хүчин чадлаа нэмэгдүүлээд шинэ үйлдвэрлэлүүдийг одоо ашиглалтанд оруулаад байна. Монгол эсхийгээр дэлхийн брендийг бүтээсэн Timeless компани хувьд цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд 235 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авч үйлдвэрийн өргөдгөн хүчин чадлаа нэмэгдүүлжээ. Мөн тус хамт олон хоньны ноосны үнийг нэмэгдүүлэхэд онцгой үргийг гүйцэтгэжээ. Timeless компанийн хувьд бол эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхэлдэг. Бидний хувьд болохоор малчид болон ажлагчдын одоо ажлын нөхцөл гэдэг бол хоёр чухал байр сууринд маш их өгөөжөө өглөө гэж бодож байгаа. Нэгдүгээр нь бид нар малчдынхаа ноосыг одоо худалдан авах хэмжээгээ хэсгэж нэмэгдүүлж, нөгөө талаараа бид нар худалдан авах ноосныхоо үнийг одоо Монгол хоньны 1 кг ноосны үнэтэй тэнцэх дүнгээр буюу 500 төгрөгөөр нэмэгдүүлснээр малчт маань яг нүр их хөдөлмөр гаргаж одоо өсөгдөг нарийн найрвтай хоньны ноосоо цэврээр нь цааш нь үржүүлж үр одоо хоочтой дамжуулж өгөх энэ урам зоригийг нэлээд нэмсэн болов уу гэж бодож байгаа. Ажлагчдын маань хувьд болохоор бид нэр зээл авснараа бидний өөрсдөө байгаа ингээ санхүүгийн одоо нөөцийг ажлагчдынхаа ажлын байрын одоо нөхцөлийг сайжруулах, ажилчдаа бас илүү бүтээмжтэй ажилласнараа цалин хөлсөө нэмэгдүүлэх энэ боломжид одоо тулгуурлан одоо бид нар ашиглаж байгаа. Цагаан алт хөдөлгөөний хүрээнд манай Timeless компани 235 сая төгрөгийн зээл авсан. Тэрнтэйгээ холбоотойгоор манай үйлдвэрлэлийн түүхийд болох ноос, арьс шир бүтээгдэхүүнүүд ерөнхийдөө бол маш сайн нийлүүлэгдэж бид нар санхүүгийн боломжоор хангагдаж байгаа. Тэгээд одоогоор бол манайх 46 ажилчинтай ажлын байраар хангагдаж ажиллаж байна. Би 2009 оноос эхлээд одоо 16 жил ажиллаж байна. Энэ хугацаанд бол би чанарын менежер болон эсгүүрчин мэрэгчлэр ажиллаж байгаа. Тэгээд чанар тал дээр маш сайн анхаарч ажилладаг. Өндөр түвшинд олон улсын хэмжээнд одоо экспортлж байгаа бараа бүтээгдэхүүн болохоор энэ дээр бидний хувьд бол маш сайн анхаарч байгаа. Аршины салбарт 500 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадал шинээр суурьлагдлаа. Эйр хүчин чадал маань 400 тонноор нэмэгдлээ. За хэвсний үйлдвэрүүд тоног хөрөмжөө 2025 оны тоног хөрөмжөөр бүрэн шинжилж байна. Яг энэ хүрээндээ бид нар бас ноос, ноолуур, аршины гүн боловсруулалтын төвшингээ 2 дахин нэмэгдүүлэх энэ эхний жилдээ бас энэ үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжиж эхэлж байна. За үүнтэй зэрэгцээд бас бид нар 2025 онд бид зөвхөн самсны ноолуур экспортлохоор техникийн зохицуул маань батлагдсан хэрэгжиж эхэлсэн. Үүний үр дүнд бас бид нар одоогоор зөвхөн самсны ноолуурын экспорт маань 4 дахин нэмэгдсэн ийм том амжилттай байна.
Эмэгтэйч хүнд салбарт шантралгүй 53 жилийн түүхийг бүтээсэн Дархан нэхий компанийн хувьд 10 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг авч шинээр 2 үйлдвэр ашиглалтанд оруулаад байна. Ингэснээр импортоор авдаг эсхий уул болон синтепон дотрыг Монголдон үйлдвэрлэж валютыг хэмнэж эхэллээ. Мөн Итали, Испани, Таиланд улс руу хагас боловсруулсан үхэр, сарлагын шир, хонь ямааны арьсыг экспортлож эхлээд байна. Монголын хэмжээнд хэрэгжүүлж байгаа цагаат хөтөлбөр бол цаашаа үргэлжлээд явах юм бол Монгол улсын үйлдвэрлэлүүд сэргэж, дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж, одоо ажлын байр нэмэгдэх ийм сайхан ирээдүйтэй бас цаашдаа улмаар бол одоо дотоодын зах зээлийг хангаад экспортод гарах ийм сайхан боломж бүрдэх ийм боломжтой байгаамаа. Дархан нэхий хувьцаат компани 13.3 тэрбум төгрөгийн хөнгөлтөө зээлэнд хамрагдаад байна. За энэхүү хөнгөлтөө зээлийн хөвгийг төрцгөөс 10% хөнгөлнө гэдэг бол үйлдвэрлэгч бидний одоо өртгийг бууруулах, зах зээлд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх, мөн дотоодын жижиг дунд бизнес эрхлэгчдэрээ нэг үнийн бодлогыг баримтлах, одоо үнэгүй байгаа малын гаралтай түүхийн эдийг одоо байгаль дэлтэй дэвшилтэт технологиор эко бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ерөнхийдөө гол гүүрэн болж байгаа одоо үйлдвэрлэгч бидний хувьд бол таатай байна. За манай байгууллага маань бол 50 жилийн түүхтэй маш олон байгууллагуудад хэрэгцээг нь хангаж маш олон төрлийн арьсыг өгдөг. Цаашид бол бид нэр шинжлэх ухаанд суурилсан дэвшилтэт технологиг бий болгохын тулд баг хамт олноороо хичээнгүйлэн ажиллаж байна. За цагаан алт хөтөлбөрийн хүрээнд манай Дархан нэхий хувьцаат компани дээр бол шахмас ширний үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. Энэ маань болохоор шинэ технологиг бий болгож хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн болсон байна. Монгол улсын ерөнхийлөгч Хөрс Сүхийн санаачилсан цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдрийн байдлаар 93 аж ахуй нэгж 478 тэрбум төгрөгийн зээлийг авчээ. Зээл авсан аж ахуй нэгжүүд бүгд үр дүн гаргаж ажиллаж байна. Тухайлбал Монгол улс анх удаа түүхийн эдийн 50%-ийг дотоодын үйлдвэрлэгч нар бэлтгэж шинээр 44 мянган ажлын байр бий болон малчид хоньны ноосоон хаяхаан болж импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлээд байна. Цагаан алт баярлалаа. Цагаан алт баярлалаа. Цагаан алт хөтөлбөрт баярлалаа. Цагаан алт 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 баярлалаа.